За ингээд Lux House компани Lux Tower Residence орон сууцны 3 өрөө байрыг танилцуулж байна. За энэ коридор хэсэг байгаа. Коридор маань юм уужим саруулхан том коридор байгаа. За энэ хаалга гаднаас орж ирэх хаалга. Lux брендийн хаалга урд ингээд захиалж хэлэгдэг. 16 тишээ төгжигддэг. Цэвэр модон хаалга байгаа. За чанарын хувьд бол өмнөх орон сууцнууд оршин суугчдад бол нэлээд дэжгүй гэж хэлдэг. За ингээд коридороос унтлагын 2 өрөө маань харагдаж байна. За эндээс ингээд коридорын наад унтлагын өрөөнүүдийн наа нь болохоор энэ хаалга болоод угаалгын өрөөний хаалга харагдаж байна. За ерөнхийдөө нөгөө 9 давхруудын 3 өрөө байрны зохион байгуулалттай ижилхэн байгаа. За энэ галтгооны хэсэг байгаа. Галтгооны хэсэг маань ингээд харагдаж байна. Галтгоог тусдаа шийдэж өгсөн. За Монгол ахуйд маань хуушуур бууз гэдэг ер нь хүн тоолоод их хийдэг учраас галтгоог тусдан төлөвлөж өгөөч гэд өмнөх оршин суугчд маань бас их захиалж байсан. Тэгээ хэрэглэгчдийнхээ хүсэлтийг дагаад галтгоог тусдан төлөвлөсөн байгаа. За ингээ галтгоонд маань ийм том цонх барьлуулж өгсөн байгаа. Цонх маань шалнаас 15 санжийн өндөртэй ийм цонх байгаа. За одоо барилга арай дуусаагүй байгаа учраас цонхны гадна талын хамгаалт юм гэлгэрүүд харагдаж байна. За энэ бол том өрөө байгаа. Нилээн томхон саруулахын юм том өрөөг төлөвлөж өгсөн. Цонхны үед өрөөг тэр жигт нь гэрэлтээс юм цагаан том цэлгэр цонх байгаа. Weka брендийн цонх байгаа. Сибирийн технологиор буюу нэлийн хүүтэнд төсвөртэй байхаар халуун дулаан нэг барих тийм чадвартай зохион байгуулагдсан юм цонхыг сурлуулсан байгаа. За том өрөөнөөс балкон руугаа гарна. За цонхны хувьд бол 3 давхар вакуум байгаа. Балконы гадна талын цонх 2 давхар вакуумаар хийгдсэн байгаа. За энэ бол ингээд том өрөөлөө орж ирэх хаалга унтлагын өрөөний хэсгээс. Энэ бол галтгооноос том өрөөний хэсэг рүү орж ирэх хаалгыг ийм аркаар шийдэж өгсөн байгаа. За ингээд хэдлээ. Унтлагын өрөөний хэсэг рүү очие. Унтлагын өрөө маань ийм 2 унтлагын өрөөг төлөвлөж өгсөн. За нэлээд том 16 м квадрат 2 унтлагын өрөөг төлөвлөж өгсөн байгаа. За нэг өрөө маань энэ. За нөгөө унтлагын өрөө маань энэ. Тус бүрт нь хаалга төлөвлөж өгсөн. За манай байрны цонхоор бол харагдах орчим нэлээд гайгүй. Нэг харц тулсан барилга бол байхгүй байгаа. Энэ ягаан барилга ингээд 4 давхар барилга учраас манайх ингээд хагдаад байхааргүй дээшээ давхрууд маань нэлээд сайхан саруулхан цонх гарч ирж байгаа. За энэ домофон систем. Домофон системийн хувьд бол 4 дэлгэцээр хувааж харж болно. Тооч дэлгэцтэй. 4 дэлгэцээр юу харж болох вэ гэхээр ерөнхийдөө хүүхдийн тоглоомын талбайг тэр жигт нь харж болно. Гаражийг харж болно. Гаднаас орж ирж байгаа орцны хэсгийг харж болно. За тэгээд гадна зам талбайг харж болно. Ер нь бол камер суурлуулагдсан бүх хэсгийг харж болно. Тэгээд яг нэг дор бол 4 дэлгэцийг харж болохоор ингээд сонгож хийж болохоор байгаа. За хэдүүлээ. Угаалгын өрөө рүү оръё. Угаалгын өрөөний хэсэг маань ийм 2 унтлагын өрөөг төлөвлөж өгсөн. За энэ бол
За угаалгын өрөөний хувьд бол Ранс брендийн тоноглолуудаар суурилсан байгаа. За энгийн сул дуртай. Сул дурын хувьд бол эсэг 30% хэмнэх тийм бочгийн суурилснараа давуу талтай байгаа. За шүршүүрийн зураг гарч байна. Шүршүүрийн хэсэг гарч байна. Шүршүүр маань мэдээж стандартын дагуу 90-90 харьцаатай юм шүршүүр байрлуулсан байгаа. Халтрахаас сэргийлсэн юм орчин үеийн хийцтэй. Шалнаас шууд шал руу орохоор юм хийцтэй байгаа. За байрны хэсэг харагдаж байна. Угаалгын өрөөнд маань байн шүршүүр хамт байрлуулсан юм Ранс брендийн байныг сурлуулсан байна. За хэдүүлээ. Цонхоор харагдах орчин каре. Энэ бол 5 давхрын орон сууц байгаа. Тэгэхээр манай орон сууц бол 3 давхраасаа дээшээ орон сууцтай. Ийм байгаа. Тийм учраас одоо та бүхэн 3 давхрын дээдлэл дээр хийгдэж байгаа хүүхдийн тоглоомын талбай ажлыг харж байна. 3 давхрынхаа дээврийг ингээд авчуулад хүүхдийн тоглоомын талбай хий. Тэгэхээр манай Lux 5 цагийн сайтаар ороод хүүхдийн тоглоомын талбай ямар хөө тогтцолтой хийгдэх вэ гэдгийг харж болно. За таны мөрөөдлийн гэр гэсэн пэйж хуудасаар бас зочлож ороод энэ талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. За та бүхэндээ ингээд 3 өрөө барийг танилцууллаа.